манай ерөнхий боловсролын намд нарийн сургуулийн монгол хэлний авчрах сургууль маань. За 6 дугаар ангийн монгол бичгийн хичээлээс төлөвлөлээ. Өнөөдрийн маань хичээлийн сэдэв цаа, чаа, толгой тусаг. За тэгэхээр цаа, чаа, толгой тусгийг үндэсний бичигт үгийн ихэнд дунд авдагт яаж бичдэг бүгдээр харъя. За нэг мэдээлэл өгөхөд цаа, чаа, толгой тусаг бол үл дэвсгэрлэх үсэг байгаа. Тэгэхээр ямарт ардаа заавал их шигтэй бичигдэнэ гэж ойлгоно. За үгийн ихэнд цаа, чаа, цээч үсэг юм аа. Зурлага яг адилхан, бичлэг нь адилхан учраас хамтд нь одоо бичиж байгаа. За зурлагын хувьд үгийн ихэнд хийж байгаа учраас дээр нь жижиг хаалт одоо хааж өгөөд нуруу бичээд за заажаа үсэг бол одоо бүрийн хий хэлсэн шүү дээ тий үгийн дунд бичгтэй. За тэгвэл цэ үсэг бол үгийн ихэнд шууд одоо ингээд хурц үнцэг гаргаж эхэлж байгаа. За тэгээд АЭ үсгээ буюу шүдээ залгаж байгаа. За үгийн дунд нуруу бичлээ. Цэ үсгээ бичээд шүдээ залгаж. За үгийн адагт за сүүл бичнэ. За ихэнд дунд адагт цаачаа цээчээ үсэг гэж бичигддэг бахан. За тэгвэл чи үсгийг цээ гэж цэгээр ерөөсөө уншихгүй чигээр дандаа уншина. За цэг шигээр уншдаг шиг. За тэгвэл чи үсэгтэй. За цээчээ үсгийнхээ араас и үсэг буюу шилбэг залгаж өгнө. Шилбэг. За үгийн адагт и үсэг маань ном гэсэн бодлоор бичигддэг номоо залгана. За цаачаа цуурчуу үсэг. За үгийн дунд үгийн адагт. За оо үсгийг бид нар бол гэдсээр нь таньдаг байгаа тийм. За тийм учраас цээч үсгийн хараас гэдэс за адагт бол гэдэс ном гэсэн зургаар бичигддэг учраас оо үсгийг залгаад өгнө. За нэг зүйл хэлэхэд үгийн нэгдүгээр үеэс хойших оо үсгийг уугаар өө үсгийг үүгээр үнсний бичих уншдаг гэдгээ бас санаараа өгтөө. За сүүч үсэг гэдэс шилб өө үсэг маань үгийн ихэнд шилбэтэй байдаг. За үгийн дунд ороод ирэхээр шилбэ гээгээд оодтай адилхан бичдэг тийм. Тэгэхээр цаачаа сүүчөө оол бас адилхан бичлэгтэй үгийн дунд болоод. За нэг бичдэг бахнэ. За одоо бүгдээрээ эдгээр үсгнүүдээ үгийн ихэнд дунд адагт ордог холбоод бичнэ. За холбож бичихтэй мэдээж үсгээ дотроо нүдэлж тогтоож бодож бичнэ. За цаачаа адагт ордог цаачаа. За чи ихэнд ордог чи, дунд ордог чи, адагт ордог чи. За ихэнд ордог ча, дунд ордог ча, адагт ордог чаач. За ихэнд ордог чүүчүү, дунд ордог чүүчүү, адагт ордог чүүчүү. За ингэж бичих нэ. За одоо бүгдээрээ шинэ үсгээ ашиглаад галхийг монгол бичиг рүү хөрвүүлж чинь. За цэцэн хүн улсын чимэг, цэцэг навч уулын чимэг, цайн халуун нь цагийн түргэнэ гэсэн ийм галаг байна. За энэ галгийг үндэсний бичигт хөрвүүлэн бичиж. За цэцэн гэдэг үг нэ. Бичгийн тулд ихэнд ордог цэ, дунд ордог цэ, адагт ордог энэ үсэг бичиж өгнө. За хүн гэдэг үг нь монгол бичигтээ хүмүүн гэж бичдэг байгаа. За хүмүүн гэж бичлээ. Энэ үсгийнхаа гэзрийг тавхаа мартаж болохгүй. За ил үсгийнхаа эврийг тавина. За зураасттай дуу энэ маань бол хариалгын ялгалын мийн нөхцөл байгаа тийм. За гівсгчээр төгсөн үг яас бичдэг. Улсын чимэг чи, дунд ордог ми. За чимэг гэдэг үг маань ийм үг учраас
ийм үг ингээд бичээд ийм үсгийнхаа эцгийг тавьж байна. За цэцэг навч. Цэцэг нав чи. Цэцэг навч агуулга. За уул гэдэг үгийг агуулга гэж бичдэг. Тийм монголчууд бид өмнөх хичээлээр үзчихсэн. Агуулга. За агуулга гэдэг а гişгэр төгсөн учраас хариултын ялгуулыг ийм нөхцөлийг залгана. Тэгэхээр уулын гэсэн чимэг. За цай халуунаа. Мөн цай гэдэг гişгэр төгсөн учраас хариултын ялгуулын ийм нөхцөлийг залгана. Халаагун гэдэг маань халуун гэсэн үг. Ил үсгийнхаа эврийг тавиад Г үсгийнхаа хоёр давхар төслийг тавина. Халуун цагийн цаг гэдэг маань нэр учраас эр үг ингэж бичсэнийг харж байгаа. За цаг гэдэг Г буюу гэгүүлэгч үсгээр төгссөн учраас хариултын ялгуулын муу нөхцөлийг залгана. За түргэн түргэн. За хамтдаа уншъя. Цэцэн хүн улсын чимэг. Цэцэг навч уулын чимэг. Цайн халуун нь цагийн түргэн. За бид бүхэн өнөөдрийн хичээлээр цай чаа толгой үсгийн зурлагыг монгол бичиг ямар гэдгийг үзлээ. За сурагчид та бүхэн гэрийн долгуурт сурах бичиг дээрээсээ үсгийнхаа дармал хэлбэрийг мөн харьцуулан номноосоо харж авна. За мөн цай чаа толгойд үсгтэй холбоотой галаг дасгал даалгавруудаа ажиллаж галгийн үндэсний бичигт хөрвүүлээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.